Сайн мэцхан сурагчтай боловсролын үнэлгээний төвөөс зохион байгуулж байгаа 2026 оны Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэлийг E-class сегмент дээр хэрхэн хийх талаар заавар ижааг хүргэж байна. E-class сегмент рүү ороод сурагч өөрийн мэдлэг хаяг болон нууц үгээ бичин нэвтэрч орно. Нэвтэрч орсны дараа баруун дээд буланд байрлах хөндлөн 3 зураас дээр дараад Монгол хэл бичгийн шалгалт гэх цэс рүү орно. Үүссэн дэлгэцэн тухайн сурагчийн овог нэр, регистр болон нас хүйс, мэйл хаяг таарч байгаа эсэхийг шалгана. Хувийн мэдээлэл алдаатай бол сургалтын менежерт хэлж засвална. Хувийн мэдээлэл бүрэн зөв бол хаяг хэсэгт шаардлагатай гэж үзвэл гэрийн хаягийг бичиж тэмдэглэн үргэлжлүүлэх товчон дээр дарна. Үүний дараа сурагч сүүлийн 3 сард агуулсан 3-4-ийн харьцаатай өнгөт C6 оруулна. Та бүхний суудлын хуваар бүртгэлийн хуудас элсэлтийн шалгалтын бүртгэл дээр дагалдаж авах C6 тул маш анхааралтай хянуур байж C6 оруулахыг зөвлөе. C6 нь шалгуурт нийцсэн бол бүртгэлээ хийж буй компьютер болон гар утаснаас choose file дээр дараад apply хийн. Сурагч өөрийн C6 оруулсан бол баталгаажуулах товчон дээр дарна. Хэрэв баталгаажуулах товчон дээр дарсны дараа алдаа заасан бичиг гарч ирвэл баталгаажуулах товчон дээр дахин дарж таны бүртгэл амжилттай болсон тохиолдолд систем рүү нэвтрэх бүртгэлийн дугаар болон нууц үг гарч ирнэ. Энэхүү бүртгэлийн дугаар болон нууц үгээрээ 2026 оны 3 дугаар сарын 9-ний 9 цагаас эхлэн Exam-CG E-class сегмент сайт руу хэл бичгийн шалгалтандаа бүртгүүлэх, төлбөрөө хийх, суудлын хуваараа сонгох, бүртгэлийн хуудас болон суудлын хуваараа хэвлэж авах боломжтой болно. Хэл бичгийн шалгалтаа мөн адил Exam-CG E-class сегмент сайтнаас өгнө. Ахлах ангийн буюу 12 дугаар ангийн бүх суралцагч тус бүртгэлийн дугаарыг авах шаардлагатай ба 10-11 дугаар ангийн сурагчид өөрсдийн сонголтоор шалгалт өгч болно. Нийт шалгуулагчтай амжилт хүсье E-class сегмент.